тэр Z generation үеийнхэн гарч ирж байгаа л гэдэг. Энэ үеийнхэн дотор бид нар үр хөвгтэй яг монголоор нь авч үлдэх хэрэгтэй байна. Монголыг монголоор нь авч үлдэх хэрэгтэй. Монголоор нь авч үлдэхийн тулд бид нар үр хөвгөд ачцээ юу гэдгийг ер нь ирэл юм гарвал би одоо морь унуулаад хөдөө явуулаад эр зэргийн албанд нь явуулаа. Сая Батэрд нь танай хүү яваад сургуулийнхаа чөлөө аваа яваад ирсэн мэт. Сургуулиас дундуур нь ан сурдаг нь чи 2 дугаар курсээс чөлөө аваад их сургуулиас тэгэж эр хүн талаас нь бид нар ер нь бэлдэж тэгээд энэ тэр тусмаа бас энэ үндэсний бөхөөрөө үр хөвгтүүдэд чадсан чадаагүй барилдуулах хэрэгтэй юм лээ. Чадсан чадаагүй морь унуулах хэрэгтэй. Унад сурна гэдэг чинь ухаан байна шүү дээ. Амьдралд амархан нугараад байхгүй болно. Тэгэхээр энэ залуучуудыгаа энэ хүүхдүүдээ энэ нийгмийг бас ер нь улс орон хөгжиж болно. Хөгжлийн хажуугаар энэ сайхан ирчүүд, сайхан Монгол ирчүүд гэдэг статус маань, энэ сайхан Монгол ирчүүд маань сайхан олноороо шалгараад үлдээсэн. Зүйтэй. Бүгдээрээ тэр офисын ажилтан биш. Зүйтэй. Бүгдээрээ компьютерийн ард суудаг биш. Тэ. Эх орныхоо өнцөг булан бүрт мал хариулдаг. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй. Тий, малаа хариулцдаг. Малчд чинь тэгээд Монголын бас эх орончд биш үү? Эх орончд. Газар нутгаа хариулаад, малаа хариулна, газар нутгаа хариуцаад явж байгаа. Явж идэг. Тий. Тэр зуслан энэ өвлжөө, тэр аварж, тэр намарж байгаад ингээ сайхан Монгол эх орноо бүрэн бүтэн эзэмшээ явж идэг. Нүүдлийн соёл иргэншлэг өвлөөд. Тэгэхээр бас сайхан Монгол ирчүүд маань арай цөөрхөд багтай. Бүгдээрээ нэг англи хэл хагас дутуу сурчаад гадна дотны соёл яриад унах өвдөө тий.